Хууль дотоод хэргийн яамны хамтлан хууль дотоод хэргийн яамны ариа байгууллагын удирдлагууд та бүдийнхээ хамрыг ирье. За одоогоос 26 жилийн өмнө 1999 оны би 8 сарын 25-нд өдөр одоо энэ яамд мэргэжилтнээс бас ажил албаныхаа гарааг хэлжсэн. Манай алтан гэрэл сайд маань бол сая энэ хэдийгээр богино хугацаанд ажилласан ч гэсэн энэ салбарынхаа ажилтаа хатар танилцж өөрийн бодлогоо гаргаж засгийн газрын үйл ажиллагааны үрийн хөтөлбөрөөр одоо биешлэн барьж явж боловсруулж батлуулсан 2014-өөс 2028 оны засгийн газрын үйл ажиллагааны үрийн хөтөлбөр бол олон улсын Монгол Ардын намын чигээр парламент судалтаа 4 нам ирслээ бүхий л одоо хууль зүйн салбарт дэвшүүлсэн бодлого шийдвэрийг агуулсан ийм хөтөлбөр байгаа. Тийм учраас энэ бол цаашаа ч гэсэн үргэлжлэн хэрэгжих ёстой гэж би бодож байгаа. За түүнээс гадна мэдээж энэ салбарт хийж хэрэгжүүлэхээр зарж байгаа ажлууд бий. Шинэ засгийн газрын бас бодлого шийдвэрт хэрэглэх чиглэлүүд нь гарна. За үүн дээр бас хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд бас хийж хэрэгжүүлэхээр бодож байгаа санаж байгаа зүйлүүдээ бас нэг тийм бодлого болгон гаргана гэж бодож байгаа. Үүнийгээ бас та бүдтэй хамтран төрийн албанчдынхаа төрийн албаны жаргал зовлон ажил албаны онцлогийг бас мэдэх хүмүүсийн нэг. Тийм болохоор та бүдийнхээ ажлыг дэмжиж та бүдгийг хамтран ажиллана.